2016 оноо амжилт бүтээр аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн өгтөж байгаа ховдчууд та бүхэндээ энэ шинэ жилийн сайхан үдшийн мэндийг өргөн дэвшүүлье. Манай ховдчуудад, манай монголчуудын хувьд 2016 он өрөөгөөж өгсөн сайхан жил байлаа. 2016 онд онцлог маш олон үйл явдлууд боллоо. Тэр дундаа улс төрийн томоохон сонгуулиуд болж Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Ингээд Монгол Улсын засгийн газар, аймаг, орон нутгийн түвшинд засаг даргын хамгийн газар бусад бүрэлдэхүүн бүрдэж нэг баг болон үйл ажиллагаа эхлээд байна. За ингээд ховдчууд маань хизээнээс нааш хөдөлмөрч дайчин ийм ард түмэн тэгээд олон эсдний өвлгий болсон ховдчууд маань Ховд аймгаа баруун бус болгон хөгжүүлэхийн төлөө ямагт ирмэлзэж ажиллаж ирсэн. Энэ хүрээнд бол саяхан батлагдсан Ховд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол энийг улам баталгаажуулж Ховд аймгаа хөгжүүлэн цэцгэлүүлэхийн төлөө нийтдээ 4/22 заалт 97 бүлгээс бүрдсэн ийм мөрөн хөтөлбөр батлагдсан гарсан. За ингээд ховдчууд та бүхэн маань энэхүү мөрөн хөтөлбөрийг анханаас нь баталгаас эхэлж гар бие оролцсны хувьд цаашдаа бүрэн хэрэгжүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллахад бид сэтгэл дүүрэн байна. Ингээд морилон ирж байгаа 17 он манай ховдчуудын хувьд аз хямар амжилт бүтээлийг авчирсан та бүхний маань ажил үйлс улам цэцгэлэн хөгжсөн ийм сайхан он болж байхаа гэж би найдаж байна. Ингээд та бүхэн маань энэ онд аз жаргал эрүүл энх сайн сайхан байхын өрөөлийг өргөн дэвшүүлье.